2010 оны өвлийн төгсгөл. Өмнөд Солонгосын Бусан хотын Сасан дүүргийн Докпо орчин бол хуучин үйлдвэрүүд дахин төлөвлөлт эхлээгүй хуучин байшингууд. Нарийн гудамжаар дүүрэн бүс байлаа. Орой болоход гудамжинд хүн сөөрдөг гэрэл багтаа хэсгүүд олон байв. Энэ орчинд 2010 оны 1-р сарын 23-ны шөнө нэг хэрэг гарсан нь хожим илүү том гэмт хэргийн эхлэл болсон юм. Тэр шөнө 21 настай нэгэн эмэгтэй ажлаа тараад гэртээ харж явж байв. Гудамж бараг хоосон байх энэ үед уг эмэгтэйг нэгэн эрэгтэй хүн араас нь дагаж эхэлжээ. Тэр хүн бол 1977 төрсөн, өмнө нь хэд хэдэн хүчирхийллийн хэрэгт ял идэлж байсан Ким Гэлтэй байлаа. Тэр үед Ким Гэлтэй тогтсон ажилгүй амьдрах газаргүй шахуу амьдарч байсан. Заримдаа гудамжинд хонох, заримдаа танилынхаа байранд хоноглох зэрэг тогтворгүй амьдралтай нэгэн байв. Ингээд тэр 21 настай эмэгтэйг харанхуй гудамжинд дагаж яваад дайрч унган зодож эхэлжээ. Дараа нь ойролцоох 3 давхар байшингийн дээвэр рүү хүчээр авч гарсан байна. Эмэгтэй тандан хийснийг хийхгүй бол ална гэж занал хийлэн хүчрхийлжээ. Энэ нь ганцаараа явж байгаа хүнийг олж хараад боломж ашигласан халдлага байсан. Хэрэг үгээр дуусаагүй Ким Гэлтэй эмэгтэйг дахин өөр газар руу аваачжээ. Тэр эмэгтэйг өөрийн амьдардаг дээврийн жижиг өрөөнд чирч оруулсан бөгөөд дахин хүчрхийлсэн. Дараа нь эмэгтэйг гарахаас сэргийлж ойролцоогоор 10 цаг орчим өрөөндөө хорсон. Тэр хугацаанд эмэгтэйг гаргахгүй байлгахын тулд хаалгыг дарж гаднаас нь хүнтэй холбоо тогтоох боломжийг хаасан байна. Гэхдээ эмэгтэй боломж олдох мөчийг ашиглаж чадсан. Тэр эцэст нь зүгтэж чадсан ба цагдаад мэдэгдэв. Мөрдийн шалгах ажиллагаа эхэлсэн боловч Ким Гэлтэй тэр үед аль хэдийн оргон зайлсан байна. Түүний тогтмол хаяг байхгүй хаяа гудамжинд амьдардаг байсан нь цагдаагийн ажиллагааг хүндрүүлжээ. Тэр үеэс эхлэн Ким Гэлтэйг эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлв. Гэвч энэ хэрэг тухайн үед олон нийтэд томоор дэлгэрээгүй, хохирогч амьд үлдсэн гэмт этгээд оргон зайсан байсан учраас хэрэг тодорхой хэмжээнд нууцлагдсан хэвээр байв. Гэтэл нэг сарын дараа яг тэр хүн илүү аимшигтай гэмт хэрэг үйлдсэн. 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бусан хотын Докпо орчимд амьдрал ердийнхөөрөө үргэлжилж байв. Хуучин байшингууд нарийн гудамжтай энэ бүсэд ихэвчлэн ахмад хүмүүс бага орлоготой гэр бүлүүд амьдардаг байж. Тэр өдөр 12 настай И Юри гэртээ ганцаараа байлаа. Эцэг их нь ажилдаа байсан, охин орой болтол гэртээ ганцаараа байх нь ердийн зүйл байсан. Оройн 7 цаг өнгөрөх үед охин ээжтэйгээ уцаар ярив. Яриа 3 минут орчим үргэлжилсэн. Энэ нь хожим өрдөн байцаалтын материалд бүртгэгдсэн хамгийн сүүлчийн холбоо болсон. Ярианы үеэр ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй, ээж нь охиндоо удахгүй гэртээ очно гэж хэлсэн байдаг. Оройн 9 цаг үед ээж нь гэртээ ирэхэд харин охин байхгүй байлаа. Эхэндээ тэр охиноо ойролцоох найзандаа орсон байх гэж бодов. Гэвч цаг өнгөрөх тусам байдал улам сэжигтэй болж эхэлсэн. Охины нүдний шил гар утас 2 өрөөнд нь үлдсэн байв. И Юри охин нүдний хараа муутай, нүдний шилгүй бол бараг юмыг ялгаж харах боломжгүй байсан учраас энэ байдал илүү сэжиг төрүүлв. Ээж нь оройн 10 цаг 50 минутанд цагдаад мэдэгджээ. Бусан хотын Сасан дүүргийн цагдаа нар анх мэдээллийг шалгаж эхлэв. Эхэндээ тэд охиныг төөрсөн эсвэл төр хугацаанд гэрээсээ гарсан байж магадгүй гэж үзв. Гэвч гэр доторх байдал охины хувийн эд зүйлс байрандаа үлдсэн байдал нь илүү ноцтой зүйл болсон байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Маргааш нь цагдаа нар энэ хэргийг хулгайсан хэрэг байж болзошгүй гэж үзэн мөрдийн шалгах ажиллагааг эхлүүлв. Тэд Докпо орчмын байшингууд гудамжуудыг шалгаж гарав. Энэ бүс нь хуучин хороолол байсан тул олон хоосон байшин байдаг байж. Цагдаа нар охиныг ийм газруудад нуусан байж болзошгүй гэж үзв. Мөн 1 сарын өмнө гарсан хүчирхийллийн хэргийг ч анхааралтай авсан. 1-р сард 21 настай эмэгтэй хүчирхийлж оргон зайлсан сэжигтэн одоо хүртэл баригдаагүй. Тэр хүн бол Ким Гэлтэй. Улмаар цагдаа нар Ким Гэлтэйгийн эцэг эхийн гэрт очиж тэдэнтэй уулзжээ. Тэд Ким Гэлтэйг хэрвээ өөрөө бууж өгвөл бага ял идэлэн хэрэг зогцоор байвал илүү хүнд хэрэгт холбогдох эрсдэлтэй гэж хэлсэн байна. Хачирхалтай нь удалгүй Ким Гэлтэй өөрөө цагдаа руу уулзтаж би хүн алаагүй гэж хэлсэн боловч яг хаана байгаагаа хэлээгүй. Дуудлагын дараа тэр дахин алга болсон. 2 дугаар сарын 27-нд охин алга болсноос хойш 3 өдөр өнгөрсөн байв. Энэ үед цагдаа нар хэргийг олон нийтэд зарлахар шийдэв. Улс даяар Амбер Алерт буюу хүүхэд алга болсон үед зарладаг яаралтай анхааруулга гаргав. Охины зурагтай зарууд улс даяар тараагдсан. 30 мянга гаруй цагдаа хайлтанд оролцож эхлэв. Зарим хэсгийг нисдэг тэргээр хүртэл шалгаж байлаа. Улмаар гудамжны орхигдсон хоосон байшингуудыг эрчимтэй шалгаж эхлэв. 2010 оны 3 дугаар сарын 6-ны орой 9 цаг 20 минутын үед мөрдөн байцаагчид нэгэн байшингийн дээвэр дээр байрлах усны шавыг шалгах үед аимшигтай зүйлийг илрүүллээ.
Тэр байшин охины гэрээс ердөө 50 метрийн зайтай байсан. Усны савны дотор чулуу тоосгоор дарсан дээрээс нь шохойн нутаг цацсан байдалтай цогцос олджээ. Шалгалтаар тэрхүү цогцос алга болсон ийүрэ болох нь тогтогдлоо. Охины гар хөл арагш уяатай хувцсан байхгүй хүчирхийллийн уулмөр илэрв. Мөн биологийн шинжилгээгээр эрэгтэй хүний шингэн илэрсэн байна. Энэ мөчөөс эхлэн мөрдөн байцаалт огцом өөр чиглэлд оров. Удалгүй ДНХ-гийн шинжилгээний хариуж гарсан. 2010 оны 3 дугаар сарын 8-нд үндэсний шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээгээр охины биед илэрсэн биологийн улмөр Ким Гэлтэйгийн ДНХ-тэй бүрэн таарж байгааг тогтоожээ. Ингээд цагдаа нар түүнийг улсын хэмжээнд ирэн сурвалжилж эхлэв. Түүний зураг, нэр мэдээллийг олон нийтэд зарлаж хаана байгааг мэдээлэхийг иргэдээс хүсв. Докпо зах орчинд хэд хэдэн худалдаачид хоол хүнс байнга алуу болж байгаа талаар мэдээлсэн байдаг. Зах хаагдсан хойно хэн нэгэн нууцаар орж ирээд хоол авч явдаг байсан аж. Цагдаа нар энэ мэдээллийг шалгахдаа оргон зайсан сэжигтэн ойролцоо нугдж байж магадгүй гэж үзжээ. Тиймээс тэд зах орчинд барилгах барилгуудыг шалгаж эхлэв. Ялангуяа давхар барилгын дээвэр болон хоорондоо ойрхон байрсан байшингуудын дээд хэсгийг илүү анхааралтай шалгаж байлаа. Учир нь тийм газраар нэг барилгаас нөгөөлөө амархан шилжиж болох байв. 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш 3 цагийн орчимд нэг цагта захын ойролцоо барилгах 3 давхар барилгын дээврийн хаалгыг онгойлгожээ. Гэтэл хаалга онгох тэр мөчөд нэг хүн тэндээс гинт гарч ирсэн байна. Тэр хүн цагдаа хараад шууд хажуугийн барилгын дээвэр рүү үсэр зүгтхийг оролдов. Хоёр барилгын хоорондох зай ойролцоогоор хагас метр орчим байсан байна. Өнөөх цагдаач тэр даруй хамт ажиллаж байсан нөхдөө дуудав. Хажуугийн барилгын дээвэр дээр гарсан тэр хүн дээврийн ирмэг дээр очиод доош бууж эхлэв. Барилгуудын хоорондох нарийн заагаар тэр гар нуруугаараа тулж доош гулсаж байв. Цагдаа нар түүнийг хэн болохыг бараг шууд ойлгов. Нэг цагдаа түүнийг таних Ким Гэлтэй байна гэж хашгирчээ. Ингээд араас нь бөөндөө гүлдэцгээв. Ихтэй сонирхолтой нэг давхарт буусан Ким Гэлтэй шууд гүйж зүгтаагүй. Тэр 50 алхсаар барилгын зогсоол руу явж эхэлсэн байна. Тэр үед Ким Гэлтэй сар лөнгийн бүрх малгатай цамц өргөн өмд нүрээ халахсан цэнхэр маск зүүсэн. Харин түүний замыг амдан нэг цагдаа гүйжрэхэд Ким Гэлтэй тэр цагдаагийн нүүрлүү хүчтэй цохиж унгав. Гэхдээ тэр хол зүгтэж чадсангүй. Араас нь гүйжирсэн өөр нэгэн цагдаа түүн рүү шууд үсэрч унгаасан байна. Удалгүй өөр хитэн цагдаа ирж нэгдэн түүний газарт дарж баривчилжээ. Баривчлах үед түүний биед ойролцоогоор 200 мянган вон бэлнээр мөн сахлын хутга байж. Түүнийг баривчилсны дараа шууд Пусо хотын Сасанг цагдаагийн хэлтэс түргөв. Энэ баривчилгаа харин олон хүний анхаарлыг татав. Учир нь ихэнх хэрэгт сэжигтний нүрийг халахалж хэвлэлд гаргадаг байсан. Гэтэл энэ удаа цагдаа нар түүний нүрийг халахалсангүй. Цагдаагийн хэлтсийн гадаа олон хүмүүс цугларч чанга орилж доромжилсан үг хэлж байв. Гэхдээ Ким Гэлтэй баривчлагдсан даруйта бүх зүйлийг шууд хүлээсэнгүй. Эхний байцаалтын үеэр Ким Гэлтэй маш тайван харагдаж байсан гэж мөрдөн байцаагчид хожимд дурсдаг. Тэр зарим асуултанд хариулахгүй заримд нь тойруулж ярьж эхлэв. Ялангуяа 12 настай охины алгын талаар асуухад тэр шууд би хүн алаагүй гэж хэлсэн. Байцаалтын үеэр тэр заримдаа сонин зүйл ярьдаг байж нэг удаа тэр өөрийн бие дотор 108 чөтгөр оршдог гэж хэлсэн байдаг. Өөрийн хийсэн бүх гэмт хэргийг эдгээр чөтгөр хийлэгдэх гэж тайлбарлахыг оролдож байв. Байцаагчдын хувьд энэ нь үнэхээр сэтгцийн асуудал уу эсвэл өөрийгөө хамгаалах аргагүй гэдгийг ойлгоход хэцүү байв. Цагдаа нар түүнийг удаан хугацаанд байцааж эхэлсэн. Тэд хэргийн газар ДНХ шинжилгээ гэрчи мэдүүлэг өмнөх гэмт хэргийн мэдээлэл зэргийг нэг нэгээр нь гаргаж тавьсан. Хэд хоногийн дараа баттай нотлохооны өмнө түүний мэдүүлэг баг багаар өөрчлөгдөж эхлэв. 4 хоногийн дараа л Ким Гэлтэй анхудаа охины цогцыг нуусан тухай ярьжээ. Тэр тухайд цогтуу байсан, ухаан орж ирэхэд цогтс байсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл аллагыг өөрөө хийсэн гэдгээ шууд хүлээхгүй, харин дараа нь болсон үйл явдлыг тайлбарлахыг оролдсон байна. Тэр охиныг хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дараа нь охин орилж эхлэхэд ам хамрыг нь дарж дуу гаргахгүй гэж оролдсон. Ингэхдээ хүзүүг нь хүчтэй дарж, амьсгалыг нь хааснаас болж охин нас барсан гэж мэдүүлжээ. 1-р сард гарсан хүчирхийллийн хэрэг 2-р сард болсон хүүхдийн аллага. Мөрдөн байцаалтын дараагийн шат бол шүүх байлаа. Пусан хотын энэ цочирдом хэрэг улс даяар цочирдол үүсгэсэн. Хэвлэл мэдээлэл тасралтгүй мэдээлж олон хүн хамгийн хүнд ял оноохыг шаардж байв. Шүүх эхлэхээс өмнө мөрдөн байцаагчид нэг зүйл дээр илүү анхаарч эхэлсэн. Тэр бол Ким Гэлтэйгийн өмнөх амьдрал. Яагаад ийм хэрэг гарсан бэ гэдгийг ойлгохын тулд түүний өнгөрсөн амьдралыг наривчлан шалгажээ. Ким Гэлтэй 1977 онд Өмнөд Солонгосын Пусанд төрсөн. Тэр Пусан хотын ядуу орчинд өссөн бөгөөд багаасаа тогтвортой амьдралтай байгаагүй гэж мөрдөн байцаалтын материалд дурдгдсан байдаг.
Гэр бүлийн орчин тогтворгүй эдийн засгийн нөхцөл муу ядуу байсан. Тэр багасаа сургуулиа таслах, бусадтай зөрчилдөх зэрэг асуудалтай байсан гэж зарим танилуд нь ярьсан байдаг. Залуу наснда тэр аль хэдийн хууль зөрчиж эхэлсэн байдаг. Түүний анхны ноцтой хэрэг 1997 онд гарсан. 20 настай байхдаа Ким-гэлтэй насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг оролдсон хэрэгт холбогдож 3 жилийн хорих ялыг анх авсан. Энэ хэрэг нь түүний гэмт хэргийн түүхэн эхлэл болжээ. Гэвч шоронгоос гарсны дараа түүний амьдрал өөрчлөгдөөгүй. 2001 онд тэр дахин баригдсан. Энэ удаа тэр 30 орчим насны эмэгтэйг 8 хоногийн турш хорж хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Энэ хэрэг маш ноцтой байсан бөгөөд шүүх түүнийг 8 жилийн хорих ялаар шийтгэж байж. Ингээд Ким-гэлтэй 2000 оны ихэнх хугацааг шоронд өнгөрөөсөн гэж. Мөрдөн шалгалтын дүгнэлтээр тэр сулагдсанаас хойш ердөө 6 сарын дараа дахин гэмт хэрэг үйлдсэн. Дугаарын ихэнд дурдсан 21 настай бүсгүй хүчирхийлж дараа нь аимшигт хэрэг гарсан. Ингээд шатны шүүх хурал үргэлжилсээр 2011 онд дээд шүүхийн шийдвэр гарч Ким-гэлтэй доносон бүх насаар нь хорих ялыг хүчин төгөлдөр болгов. Ингэж хууль ёсны процесс дуусч хэрэг хаагдсан. Гэхдээ юуны өмнө энэ хэрэг Өмнөд Солонгост хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх айдсыг огцом нэмэгдүүлсэн юм. Тухайн үед Солонгост аль хэдийн хэд хэдэн хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарч байсан бөгөөд Пусан хотын энэ хэрэг тэр айдсыг улам хүчтэй болгосон юм. Олон эцэг их хүүхдээ ганцаараа гэрт нь үлдээх, орой гадагш явуулах талаар илүү болгоомжтой хандж эхэлв. Мөн энэ хэрэг гарсны дараа Пусан хотын захиргаа болон цагдаагийн байгууллага хэрэг гарсан тухайн бүсийн аюулгүй байдлыг сайжруулахад хэд хэдэн арга хэмжээг авч эхэлүүлсэн. Нэгдүгээрт Докпо орчинд байсан хоосон эзэнгүй байшингуудыг шалгаж эхлэв. Зарим барилгуудыг нурааж, заримд нь нэвтрхийг хориглов. Хоёрдугаарт тухайн дүүрэгт CCTV камерын тоог нэмэгдүүлв. Гудамж, нарийн зам, зах орчимд камер суйрлуулж эхлүүлжээ. Энэ нь шөнө оройн цагаар хүн багтаа бүсүүдийг хянах боломжийг нэмэгдүүлсэн. Гуравдугаарт Пусан хотын цагдаагийн газар бэлгийн хүчирхийллийн эсрэг тусгай ажиллагааг эхлүүлв. Эрсдэлтэй гэж үзсэн бүсүүдэд эргүүлийн тоог нэмэгдүүлж, зарим хужим хамгаалтын төвүүдийг бүрэн хэмжээний цагдаагийн пост болгон өөрчилв. Бас энэ аимшигтай хэрэг гарсны дараа оршин суугчид өөрсдөө орчноо өөрчлөх ажилд оролцсон. Докпо орчинд амьдардаг хүмүүс гудамжны орчныг сайжруулах, ханыг будаж засах, орчныг илүү гэрэлтэй болгох зэрэг санаачлагуудыг гаргав. Хожим энэ бүсийг Докпо Hope Didin Doll тосгон гэж нэрлэх болсон. Энэ нь гэмт хэргийн улмаас муу нэртэй улсан газрыг илүү аюулгүй, амьдрахад тохиромжтой орчин болгох оролдлого байлаа. Харин он жилүүд өнгөрөхөд энэ хэрэг гарсан газрууд ч өөрчлөгдөж эхэллээ. Хэрэг гарсан хуучин байшингуудын ихэнх нь дараагийн жилүүдэд буулгагдсан. Дахин төлөвлөлтийн ажил эхэлж, шинэ орон сууцны хорооллууд баригдаж эхэлв. 2023 онд тэр орчимд том хэмжээний орон сууцны комплекс баригдаж дуусжээ. Гэхдээ газар болоод орчин өөрчлөгдсөн ч 2010 онд болсон тэр хэрэг Солонгосын нийгэмд гүн нөлөө үлдээсэн хэвээр байна. Энэ хэрэг олон хүнд нэг асуултыг дахин сануулсан юм. Өмнө нь хүчирхийллийн хэрэг үлдэж байсан хүнийг суллагдсныхаа дараа нь нийгэм хэрхэн хяналт тавих ёстой вэ? Тэд гарч ирээд дахин ижил гэмт хэрэг үлдэж байгааг яаж зогсоох вэ? Ким-гэлтэй насан туршдаа шоронд хоригдож байгаа ч энэ явдал Солонгосын нийгэмд аюулгүй байдлын талаар илүү нухацтай бодох шалтгаан нь болсон юм а.